ямархан сүрэг тарган сайхан зусаж байна уу? Хаврын 3 сар хаврыг нэвт салхилсаар зас шороогоор үе шуурсаар шавтарч 100-ны илүү ихэн сар тайлгалаа. Мал царигтай тарган орсон тул дандавлаа. Өвөлцөг хатурсан бол хэцүүдэх байлаа гэж олон газрын малчид хэлж байна. Хаврын тэнгэр хартай гэдгийг баталж хахирган загинсан саруудад олон аймгийн малчид ямаагаа самнаж дүүрсэнгүй. Эшигтэй ямаа барландан самч хөргсөнгүй. Ноолоор илбүшээд ирэхээр үнэнч буурлаа. Анх 150-аас 160 мянган төгрөгийн үнэтэй гарсан килограмм ноолоор зарим газар 100 мянга түүнээс доош үнэтэй болжээ. Жилийн жилд ноолоор эхэл гарах үеэр килограммын үнэ нь өндөр байснаа илбүшээд ирэх үеэр ингэж буудаг. Үнийн энэ хэлбэлцийг багасгах зорилготой байгаа гэж салбарын сайд хэлж байлаа. Долгомдод байгаа асуудал бол энэ жилийн ноолрын асуудал байна. Тэгээ өнгөрсөн жил бол ноолор үнэтэй гарсан. Тийм ээ? Үнэтэй гаргасан гэж ойлгоорой та нар. Энэ дээр бид нэр одоо ковидын нөхцөл байдлын үед аль 12 сар дарах хэмжээ аваад энэний үр дүнд одоо тохиролцоо ярилцсан дагуу тэр импорт ноолор бэлтгэлийн аж ахуйн нөхцөлд ноолор үнэтэй авсан. За энэ жилийн үед мөн тэр арга хэмжээг авсан байгаа. Гэхдээ нэг нөхцөл нөлөөлж магадгүй тэрний үр зэрэг өнгөрсөн жилийн гаргасан ноолороо авсан ноолороо аж ахуйн нөхцөлд маань бүрэн бас экспорт нь гаргаж чадаагүй байгаа. Энэ ковид болмотойгоор. Тэгэхээр нэг тим эрсдэл гаргаж байгаа. Гэхдээ зүгээр миний урьдчилсан таамгаар бол доронтод одоо хиттэй гарч байна. За 157-оор өнгөрсөн жил гаргасан тийм ээ. Энэ жил мөн ярьснараа энэ хэмжээндээ гаргаж байгаа. Тэгэхээр энэ та бүхэн маань бас нэг юу болгоороо мочдод зүүгээд болохгүй бол хит их хүлээлт үүсгэж юу. Өнгөрсөн жил бид нэр яг 160-аас гаргая гэсэн ярилцсан тэр төлөвлөгөөний дагуу бид нар дорнод агаас ихтэй 157-оор гаргаад за ингээд нөгөө шатлсан хэлбэрээ буугаад бус нутг руугаа нөгөө ноолрын гардаг хугацааж баруун аймаг руугаа арай хоцорч гардаг шүү дээ тийм ээ. Ингээд жишээлбэл одоо баруун аймагт өнгөрсөн жил нэг 95,000-аас дээш гарсан тийм ээ. За баруун аймгийн ноолор бол дээдлэн 70,000 хүрч исэн юм байл. Тэгэхээр энэ юу хадгалагдана. Энэ жил нэг тиймэрхүү таатай нөхцөл бол байгаа. Хөсөд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд мэд сайхан ярьлаа. Засгийн газар 3 дугаар сарын 16-нд болсон ээлжид хуралдаанаараа ноолор бэлтгэл үйлдвэрлэлд зориулж 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай гаргасан. Энэ нэг талаас дотоодын үйлдвэрийг дэмжих, нөгөө талаас ноолорын үнэг доктортой байх зорилготой билээ. Гэвч энэ зээл ноолорын үн доктортой байхад нөлөөлж чадсангүй. Гэхдээ ноолорын үн доктортой байх боломжгүй. Энэ нь энэ салбарт тодорхой тогтолцоо стандартыг бий болгох юм а гэж Монголын нас ноолрын холбооны гүйцэтгэх захирал Алтан цэцэг ярьж байна. Тэгэхээр бидний одоо зорилго бол нэгдсэн юм системээр хараач малчдын хоршоод түүхэн эдийн бэлтгэл английн ялгалтыг тусгай сургалтын модультайгаар бид энэ сургалтыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэжээж одоо малчдын хоршоод бас санхүүгийн хувьд чадварчих хэрэгтэй. Зөвхөн одоо нөгөө түүхэн эдийн бэлтгээд английн ялгалтаа хийгээд явахдаа одоо сая Азийн хөгжлийн банкныхан бол сургалтын модулыг болоод түүхэн эдийн бэлтгэл английн ялгалтан дээр малчны төвшөнд ямар байх юм, малчны оршинд ямар байх юм, аймаг сумын төвшөнд ямар байх юм гэдэг одоо бид нар олон улсын зөвлөлийн тусламжтайгаар бас түүхэн эд бэлтгэл үйлдвэрлэгчийн хаалга хүртэлх түүхэн эдийн бэлтгэл нийлүүлэлтэн дээр бас үйл ажиллагаа явуулаад байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн төвшөнд бол процесс явж байна. Бид нар үйл ажиллагаа эхэлж байна. Энд бол нэлээд хугацаа хэрэгтэй. Гэхдээ аль болохоор одоо Монгол улсад энэ салбарт үзүүлж байгаа олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг одоо бид нар юунд нь чиглүүлж ямар үр дүнтэй байж өнөөдөр манай эцсийн бүтээгдэхүүн чанартай болох вэ гэдэг тал дээр бол бас ажил хийж байна. Ноолрын үнэнд нөлөөлдөг гол хүчин зүйл бол чанар. Чанартай сайн ноолор өндөр үнэтэй байх боломжтой. Гэвч хотондоо байгаа ямааныхаа ноолрын чанар микрон ямар байгааг малч төдийлөн мэддэггүй. Гагцхүү ноолор бол ноолор, зах зээлд өндөр ханштай бол өндөрлө орлуулах ёстой гэж боддог. Энэ ойлголтоос болоод ноолрын үн бодиттой байдаггүй. Тиймээс илбэгшээд бодиттой ханштай болохын цагт аж ахуйн нэгжүүд ноолрыг хөдөлтөн авдаг гинэ. Одоо сар гişмэр компани сүлжих үйлдвэрийн дарга Отгон Даваагийн ярихыг сонсъё. За яг манай компанийн хувьд бол одоо Монголын нас ноолрын салбарт үйл ажиллагаа явуулаад 20 илүү жил болцсон. Тэгэхээр манай компани өөрөө яаж түүхэн эдээ бэлтгэн нийлүүлдэг вэ гэхээр манай компани түүхэн эд бэлтгэлийн баг Хөдөө, Архангай, Хинтээ аймагуд дээр очиод тэгээд малчтаас ерөнхийдөө шууд
ноолуураа авдаг. Тэгэхээр зарим тохиолдолд бол бид нар яг малчтаас шууд авахгүй үйлдвэр дээр бас ченжээр дамжуулаад ч юм уу авж байгаа тохиолдол бол байна. Ноолуурын хувьд бол өрсөлдөгч ихтэй гадаадын одоо яг гадны одоо бас адилхан одоо самнах үйлдвэртэй хятадын үйлдвэрүүд ч юм уу дахиад дотоодын үйлдвэр гэдэг ерөнхийдөө үйлдвэрлэгч ихтэй болохоор одоо түүхэн эдийн одоо үний хөөсрөлт айгүйх байгаад байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө яг түрүүн хэлсэнчлэн бизнес эрхлэгчид тэгэхээр гадаадын зах зээл дээр тухайн бүтээгдэхүүний үн ямар байна тэрнээс хамаарч одоо тогтсон байдлаар үн авдаг. Тэгэхээр үнийн хөөсрөлт бол хит их байгаа. Тэгэхээр бид нар бас тэр хөөсрөлтийг ярилцахыг хүлээдэг. Тэгээ яг одоо зах зээл дээрх боломжийн үнээр хог хүлээдэг тийм тал бол аль ч үйлдвэрт байгаа. Гүн боловсруулалт гэдэг аль ч үйлдвэрт байгаа. Дотоодын үйлдвэрлэгчид 1 кг ноолуурын үн ханшиг бодиттой үнэнд хүрч буухыг хүлээх зур гадны томоохон боловсруулах үйлдвэрийн төлөөлөгчид чанартай, цэвэр, хялгас багтай ноолуурыг хөөргсөн үнээр авчирдаг. Энэ нь ноолуур бэлтгэн нийлүүлэх мөнөөх тогтолцоог бий болгохгүй байна. Мөн ноолуур бэлтгэн нийлүүлэх энэ тогтолцоонд голлох үүрэгтэй оролцох хоршоодыг хөгжүүлдэг шалтгаан болж байна. Одоо Харанга аймгийн Тариат сумын хоргой мишэл хоршооны тэргүүн гам төмрийн яриаг сонсъё. Малчтын ноолуурыг та бүхэн төвлөрүүлж авахад ямар бэрхшээл тулгарч байна? За ер нь энэ бэрхшээлтэй хажуугаар одоо хятадын бэлтгэн нийлүүлэх ченжүүд нэрлэдэг үднээ эднүүд ороод ирнэ. Энэ дээр бол үнийн зэрэг асуудал гарна. Манай дотоодын үйлдвэр бол нэгдсэн тогтворч нэг үнээр авах гэн. Хятадын хувьд одоо тийм байхгүй шүү дээ. Үнийн өрсөлдөөн гаргаж өгсдөг. Энэ нь бидэнд их хүндрэлтэй нэгдээд хоёр зэрэг хамгийн асуудал байдаг. Энэ нь бас их хүндрэлтэй байдаг л да бидэн дээр тулгарч ирдэг. Гол ийм хүчин зүйл. Ноолуураа бэлтгэж авах гэсэн бэрхшээл тулгараад. Санхүүгийн бэлтгэл ноосыг хөдлөж аваад үйлдвэрүүдийг ихээр нөгөөх нь бас тулгараад байдаг. Ер нь тэгэл яг үйлдвэр 50% манайх 50% гэсэн зорилгоор бид нэг дангэрийг хийж авдаг. Санхүүжилттэй бол. Тэгэхээр одоо бол бас энэ бэрхшээл асуудлыг ер нь яаж зохицуулмаар юм шиг байна. За яг энэ дээр нэг ганц зохицуулах арга байдгийг. Энийг бидний өөрснөөсөө зохицуулж өгч ирсэн. Малчтын хоршоо маань малчтынхаа ноосыг аваад эцсийн одоо үйлдвэрт өгөхөд тухайн эцсийн үйлдвэрээс авсан орлогоосоо тухайн жилийн эцэд ашиг олгодог. Ийм л зарчмыг баримталдаг. Өсөөгөр одоо дэмжих ямар ч нөхцөл байдгүй л дээ. Манай улс жилдээ 13 мянган тонн ноолуур үйлдвэрлэдэг. Энэ ноолуурын 2000 гаруй тонныг нь дотоодын үйлдвэрүүд худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол үлдсэн ноолуурыг нь экспортод гаргадаг. Экспортлж байгаа ноолуурыг авч байгаа үйлдвэрлэгчид, хэрэглэгчид энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд амтны юм хөнөөснө үү? Байгаль орчинд бохирдуулж, цөлжилт үүсгэхэд нөлөөснө үү? Гэх мэтээр эргэлздэг, лавладаг соёл бий болохын зэрэгцээ бэлтгэл үйлдвэрлэлийн стандарт, арал үүслийг шаарддаг болсон байна. Тиймээс бэлтгэн нийлүүлэх системийг мөрдөх улмаар энэ системээ батлах шаардлагатай гэж доктортой ноос ноолуурын эвсэл олон улсын төрийн бас байгууллагын Монгол дахь захирал Баатүшиг ярьлаа. Хэрвээ бид нар малчны байгууллага маань хоршоо маань зэрлэг амьтантайгаа зэрэгцээ оршдог, бэлчээрийнхаа талхадлыг бий болгодог, тий бэлчээрийнхаа даацыг барьдаг гэдэг үнэлгээгээр батлагдчих юм бол өөрийнхөө ноолуурыг зах зээл дээр өвтөг нэмж урамшуул одоо авах боломжтой болж байгаа байхгүй юу. Тэрийг бол хөндлөнгийн байгууллагаар одоо манай байгууллагаар үнэлгээг нь хийх. Шат дараалсан арга барилаар эхлээд малчтайгаа бэлтгэн нийлүүлэх тэр чадвар чадамжийг нь л хөгжүүлчих юм бол цаашлаад малчт маань өөрсдийнхөө бүтээгдэхүүний дурын нэг хүнд зараад байхгүй байх гэсэн бас ийм найдлага хийж байгаа. Энэ системд малчид, хоршоод, угаах самнах үйлдвэрүүд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаад дотоодын брэнд компаниуд нэгдэж чадвал ноолуурын үн доктортой байх боломжтой юм а. Гэвч малчид аль өндөр үнэтэй авч байгаа газар нь л ноолуураа өгдөг. Энэ нь хожим хүртгүүр ашигаас татгалзаж байгаа хэрэг гинэ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн үнийн хэлбэлцлийг зах зээл дээр бий болгож байгаа гол хогцоо асуудлаа гэж дээрх байгууллага үзэж байгаа юм а. Малчин нэвтрүүлэг ноолуурын зах зээл сэдвээр бэлтгэсэн нэвтрүүлэг сонсголоо. Нэвтрүүлэг бэлтгэсэн Гиндэн Сүрэн, найруулагч Оюун Цэцэг.